ихтэй болжээ. Хүү түүнийг цоохорхон гэж дуудана. Өглөө бүр хүүс ирээд цоохорхонд өглөөний өвсийг авчирна. Дараа нь цоохорхоноо сааж сүүг нь хувин цуглуулдаг байв. Сүүнийх нь намт нь маш амттай бүх тосгоны хүмүүс хүүгээс сүү худалдан авдаг байжээ. Хүүгийн сэтгэл үргэлж баяр хөөртэй байдаг байлаа. Гэтэл нэг удаа үнэ явж байгаад баавгаатай тааталтаж байна. Баавгаа үнэ рүү халснаас олон инээж "Хөө хүнээ минь, чамд хэрэгтэй юм гэж юу жалга? Өөрийгөө нэг хараач" гэж хэлв. Үнэ нүгийг сонсоод ихэд гуниглан толгойгоо гудайлган гэлтэй хайлаа. Гэвч үнэ би тосгоны бүхий л хүмүүсийг сүүгээрээ ундаалдаг биш билүү гэж бодсоор энэ тухай эзэндээ очиж хэлэхээр шийджээ. Үнэ эзэндээ очоод "Эзэн минь, намайг баавгаа хэрэггүй амтан гэж шоолоод байна. Би үнэхээр хэндэж хэрэггүй гэж үү? Та надад хэлээдэг оч" хэмээн гунигтайгаар хэлв. Сонссон эзэд ихэд гайхаж үнэний ашиг тусыг баавгайд үзүүлж түүний бурууг нь ойлгуулахаар шийджээ. Эзэн эхлээд үнэгээ сааж хувин дүүрэн амттай сүйтэй бодлоо. Энэ сүү бол хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг гэж тэр бодов. Дараа нь үнэний 2 эврийг аваад хөөрхөн сам хийлээ. Эдгээр нь хүнд эрэхтэй гоёмсог хэрэгсэл юм гэж тэр бодов. Дараа нь үнэний альсыг салган авч дулаахан хүрэмп хийв. Энэ хүрэмп хүйтэнд хамгаална да гэж тэр бахархав. Дараа нь үнэнийхээ махыг шуулаад бүх махыг шуудайлж авлаа. Үнэнээ "Энэ мах бидний бүтэн жилийн хоол болно. Гайхалтай ашигтай амьтан шүү" гэж эзэн бахархав. Эцэст нь үнэний яснаас 4 ширхэг шагаа гарган авч тоглоомын хэрэгсэл болгон бэлдэв. Энэ шагаа тосгоны бүх хүүхдүүдийг баярлуулах болно гэж тэр нэмсгэлв. Хүү бодсон ёсороо энэ бүх зүйлийг аваад баавгай дээр очжээ. Тэрээр 2 литр сүү, 2 ширхэг сам, 1 дулаахан хүрэмп шуудай дүүрэн мах, 4 ширхэг шагаагаа харуулв. Баавгай бүгдийг хараад маш их гайхаж би нээрээ андуурчихаж үнэхээр ашигтай амьтан байжээ хэмээн толгой гудайлгав. Баавгай үнэний өмнө буруугаа хүлээж цаашдаа хэнийг ч шоолохгүй байхыг өөртөө амлажээ. Бусдын талаар хов ядж хэрэггүй хэмээн дүгнэхээсээ өмнө тэдний үн цэнийг олж харахыг хичээгээрэй. Бусдыг өнгөц халж шүүмжлэх нь бусдыг гомдоохоос гадна өөрийн чинь нэр хүндийг ч муутгадаг юм шүү. Мөн өөрийгөө хэн нэгэнд батлах гэж бодолтой. Бүх л зүйл өөрийн онцгой ач холбогдолтой. Тодорхой цаг хугацаатай шүү дээ. Содхуудад юу тохиолдох вэ?